Сайн мэнд хүргэе үзэгчтэй. Нүүдэл шийдэл нэвтрүүлгийн Монголын телевизүүдийн чуулганаас та бүхэнд хүрдэг. Тусгай дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн бидний сонгож авсан сэдэв маань Монголын телевизүүдэд хууль хэрэгтэй юу гэдэг сэдэв байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн хилцүүлгээр бид бүхэн телевизийн салбарт ямар нэгэн дэвшил гарсан байх болтугай гэдэг ерөөл дээр өндөрлөж байсан бол өнөөдөр яг энэ цаг мөчид бол өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн бариад байгаа гэдэг мэдээллийг бол энд хуран цугулсан телевизийн хамт олон болон бас манай энэ салбарын асуудалд анхаарал тавьдаг үзэгчд маань мэдж байгаа баха. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдоос хамгийн түрүүнд сонирхох ёстой зүйл бол өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл маань яг өргөн баригдсан байгаа юу? Хуулийн төслийг хийж байгаа ажлын хэсэг маань за яг хуулийн төсөл хаана явж байна гэдэг талаар мэдээлэл өгөөч гэдгийг Эрдэнэ үлийг дараагаас эхлээд сонирхъя гэж бодлоо. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль маань нийт 8 бүлэг 33 зүйлтэй. Сая 16 оны эцсийн мөчид бид нар ажлын хэсэг хуралдаж агаад их хурлдаа өргөн барьсан байгаа. Хууль маань өргөн баригдсан байгаа. Одоо юу яах вэ гэхээр сүмжлэлээр ороод байнгын хорооныхаа хэлцээр ороод тэгээд их хурл дээр ажил хийсгээр орж иж хууль маань батлагдана. Одоо бол бид нар хуулиа өргөн барьсан. Тэгтээ хараахан батлагдаагүй байгаа. За баярлалаа мэдээлэл өгсөн. Тэгэхээр дөнгөж сая энэ хүү хилцүүлгийг эхлэхээс өмнө за Center for Law and Democracy буюу за хууль болон ардчлалын эрхийг хамгаалах энэ хүү олон улсын байгууллагаас за одоо явж байгаа хуулийн төсөл дээр бас шүүмж анализ хурж ирсэн байна. За тэгэхээр энэ талаар илүү их мэдээлэлтэй байгаа гэдэг бодлоор одоо Globe International төвийн тэргүүн Наран Жаргал танаас та энэ хүү хуулийн төсөлтөд танилцсан уу? Энэ хүү хуулийн төсөлд бас салбарын нийт тоглогч нарын байр сууриас гадна олон нийтийн эрх ашиг болон яг үндсэн хэвлэлийн эрх чөлөө болон бусад зарчмын зүйлүүд хэр хангагдсан байна гэдэг дээр бас таны байр суурийг сонирхъя. За сая тавгийн дурдсан тэр байгууллагын одоо захирал нь бол Тоби Мендел гэж ирхэн байдаг. Тэр хүн бол 2001 оноос Монгол улсад энэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө, хэвлэл мэдээллийн хэрэгчлөө ийм чиглэлээр бол одоо ажиллаж байгаа. Монголын одоо энэ эрх зүйн тогтолцоо болоод энэ бүх хуулиудыг их сайн мэддэг ийм хүн байгаа. За тэрнээс гадна бол бас одоо хэдэн жилийн өмнө Аз өргөн нэвтрүүлгийн Аз номхон талын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU гэж байгуулга ABU-гийн одоо бас Монголын засгийн газраар энэ хуулийн одоо төсөл дээр ажиллахад бас шинжээчээр оролцож явсан ийм ер нь манай энэ салбарыг сайн мэддэг ийм хүн байгаа. За тэгэхээр өнөөдөр мэдээж хэрэг ер нь одоо хууль хэрэгтэй юу гэж ингээ асуудал мэдээж бол хэрэгтэй. Хууль бол хэрэгтэй. За тэгэхээр яагаад ер нь хууль хэрэгтэй байдаг юм бэ гэдэг дөрвөн зүйл л одоо хамгийн гол чухал зүйл болдгийг. За хамгийн нэгдүгээрх нь бол юу гэхээр өргөн нэвтрүүлэг гэдэг бол өөрөө одоо хүмүүсийн санаа бодол за зан үйл одоо энэ зан авир одоо нийгмийн одоо соёлд бол эрхээр бөгөөд одоо бас сөргөөр нөлөөлж идэг ийм зүйл үүдэг. За тэгэхээр энэ нь бол өөрөө хүчтэй. Телевиз гэдэг бол өөрөө одоо маш их хүчтэй. Тэгэхээр энэ хүчийг бол энэ арчлалын төлөө хүний эрхийг дээдлэхийн төлөө одоо ашиглах нь бол ерөнхийдөө энэ хуулийн зорилго бол байдаг юм аа. Тэгэхээр энэ бол одоо үзэгчийнхаа одоо эрх ашиг хамгаална гэсэн үг. За дараа нь бол нийгмийн соёл төлөвшүүлэх одоо тухайн улсын соёлыг одоо хамгаалахад бол энэ хууль зайлшгүй хэрэгтэй байдаг. Яагаад гэхээр телевиз гэдэг бол тухайн улсын буюу үндэсний соёлыг илэрхийлэл болдог. Хүн одоо бараг буудалд орж ирэнгүүтээ телевиз ингээ хасаагаал харна гэсэн үг тий. За дараагийн мэдээж хэрэг энэ бол үндэсний болон соёлын одоо эрх ашиг гэж аливаа одоо тухайн улс бүхэнд байдаг. За тэгэхээр энэ одоо энэ эрх ашигыг хамгаалах нь бол өөрөө тухайн улсын эдийн засгийн эрх ашигтай хамгаалах бас ийм зүйл болдог. За дараагийн нэг миний цаг дуусч байгаа шин уучлаарай. Өргөн нэвтрүүлгийн энэ сая миний дурдсан бүх зүйлүүд өргөн нэвтрүүлгийн агуулгад яаж одоо хамгаалах юм тийм ээ? Хүүхдийнхээ эрх ашигыг бид нар яаж хамгаалах юм тийм ээ? Одоо зар сурталчилгааны хязгаарлалт байх юм уу энэ төр гэдэг энэ бүх зүйлүүдийг бол зохицуулах ёстой учраас энд бол хууль бол зайлшгүй хэрэгтэй байдаг. За баярлалаа танд. Бас нэвтрүүлгийнхаа дүрмийг дахин сануулгад нэг оролцогч маань 2 минутад бас санаагаа багтаагаад хэлж амжуул. За хэлж амжаагүй зүйл дээр эргээд бас хариулах боломжтой. Тэгэхээр Maxima Media компанийн судалгаа хариуцсан захирал Хишиг Сүрэн өнөөдөр форум эхлэхэд энэ салбарын
бол Монгол улсын эдийн засгийн өсөлтийг ашиглаж чадаагүй. За дид бүтэц рүү хий хоосон хөрөнгө оруулалт их хийсэн. За бараг бодит зах зээл байхгүй байна гэдэг дүгнэлтийг бас өмнөх форумуд дээр ч гэсэн бас энэ санаа бол маш олон удаа цухалзж исэн. Энэ зах зээл дээр багтахгүй олон тоглогч байгаа гэдэг. Тэгэхээр яг судалгааны хараат бус дата ямар чухал вэ гэдгийг бид нэг өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүмүүс бас одоо дэлхийн судалгааны байгууллагуудын лидер Kantar Media-гийн төлөөллөөс бас сонссон ба. Тэгэхээр та Монголын телевизүүдэд хууль хэрэгтэй гэж боддог уу? Хэрвээ зохицуултгүй явж ирснээр энэ алдаанууд байгаа бол хэрэгтэй бол ямар хууль, ямар зарчмуудыг хангасан хууль байх хэрэгтэй гэж боддог вэ? Би энэ хуулийн төслийг яг өөрийнхөө эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд одоо сэтгүүл зүгээс тусдаа, нийтлэлийн бодлогоос тусдаа харж ийн. Тэгэхээр энд байгаа шудраг өрсөлдөх, тэгээд зах зээлийн шудраг хуваарлалтад хэрвээ энэ хууль зохицуулах үүрэгтэй гэж үзээд хид хідэн заалт дээр ингээд анхаарал хандуулад үзэхлээр бүхэлдээ манай зах зээлийн болон манай орны нэг том онцлог бий. Маш цөөнхөн амтай эдийн засгийн багтаамж бага, өшөө дээр нь хэрэглээнийхээ зах зээлийг тодорхойлж чаддаггүй улс гэж би ойлгосон. Хэрэглээний зах зээл дээр хэдэн төгрөг эргэлддэг. Тэр мэдээлэл нийтэд зарлагддаггүй учраас реклам зар сурталчилгааныхаа зах зээлийг үндсэндээ манай тоолж гаргаж ирсэн 50.5 сая секунд реклам цацжээ гэдэг дээр л суурилж гаргаад байна. За энэ чэнээс харахаар бидний тооцоолсон 30 сая долларын зах зээл дээр энэ хуулинд одоо энэ хуулийг биелүүлэх тэр телевизийн компаниуд гарч ирээд үйл ажиллагаа явуулах болцоотой юу гэвэл болцоогүй. Одоо байгаа 60 телевизийн үед ирж штэ тий. Бололцоо байхгүй. Өөрөөр хэлбэл төвлөрлийн эсрэг одоо энд заалтууд байж байгаа байх ёстой заалт. Гэтэл төвлөрөл байхгүй болвол зах зээлийг доминант эзэлсэн тохиолдолд л оршин тогтнодог ийм онцлогтой зах зээл байгаад байна шүү дээ. Гэтэл одоо нөгөө хараат бус байдлынхаа үүднээс энэний эсрэг. Тэгэхээр энэ тохиолдолд анханасаа төр зохицуулалтгүй хуулийн одоо тэр зохицуулалтгүй орон зайд ирчин нэгэнт энэ байдал үүссэн. Тэгээ энэ одоо байгаа нөхцөлийн хууль чинь юу яаж чадах юм уу? Өөрчилж чадах юм уу гэдэг л асуултанд би хариулт авсангүй. Тэр зохицуулах байгууллагуудын журамд нэлээд наривчлсан заалтууд орж ирэх юм болов уу гэсэн тийм хүлээлттэй л байна. За баярлалаа танд. Тэгэхээр өнөөдрийн бас салбар хилцүүлэг нэвтрүүлэгт маань MNBC агарын олон суугийн кабелийн телевизийн ерөнхий менежер Золбот оролцож байгаа. Тэгэхээр бас олон суугийн үйлчилгээ эрхлэгчтэй төлөөлж оролцож байгаа болохоор өргөн нэвтрүүлгийн хууль өргөн баригдлаа гэдэг мэдээлэл явсны дараа бас зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол салбарын бүх тоглогч нарын байр суурь багтсангүй гэдэг тийм мэдээлэл ерөнхий сайдад хаягдсан явсан байгаа. За түүнд нь хариулаад хууль хийж байгаа ажлын хэсгийнхэн бас энд бол бүх хүмүүсийн санал бодол бол тусгагдсан гэдэг тийм хариу тайлбар явсан. Тэгэхээр танай хувьд бол бас зах зээлийн томоохон тоглогчдын нэг Монголын суугуудыг бол дахин дамжуулдаг байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлтөд кабелийн телевизүүд танилцсан болов нэг нэгдмэл байр суурьнд хүрсэн болов эсвэл танай байгууллагын байр суурь ямар байгаа вэ? Золбот менежерээ сонирх юм. За баярлалаа. За хуулийн төсөл өөрөө агуулгынхаа хүрээнд яг зөв өргөн баригдсан уу гэдэг асуудал яригдсан л да. Бид хэд хуулийн төслийг өргөн баригдсны дараа шахуу баг хуулийн мэдээлэлтэй танилцсан. Мэдээлэл олж авсан. Сүүлдэн гэсэн үг шүү дээ. Энэ хууль гэдэг чинь өөрөө анхандаа гарахаас өмнө тал талуудын эрх ашиг хөндөгдөх хэрэгтэй тийм үү? Хууль зөв байх хэрэгтэй. Хууль зөв байж иж бид нэр тухайн агуулгынхаа хүрээнд хүлээж авч байгаа нийгэм маань өөрөө тухайн хууль нь зөв хэрэгжиж байна. Өнөөдрийн нэг алдаа хууль батлагдаад гардаг. Маргааш нь энэ хууль болохгүй юм байна. Дахиад нэг нөхөр гарч ирээд энэ хууль биш вэ штэ гэдэг зүйл яриад. Яг энэ шиг асуудал дахиад автагдаад байгаа. Хууль өөрөө анханасаа өргөн баригдахдаа бүх одоо оролцогч талуудын хамгийн чухал нь хэрэглэгч буюу хүлээн авагч тэр бид хэдийн одоо энэ өргөн нэвтрүүлгийг дамжуулж байгаа, бүтээж байгаа, за дамжуулж байгаа, хүлээж авч байгаа энэ гурвын одоо эрх ашиг яг хаана хөндөгдөх ёстой байсан бэ? Хамгийн сүүлд хууль хэрэгжээд гарахад хин нэг нь гомдчих үү дээ. Энэ асуудлыг ярилцаагүй л дээ. Жохон өрөөсгөл талдаа хууль өргөн баригдсан байсан учраас олон суугийн телевизийнх нийлж хагаад энэ заалтууд дээр асуудал байна. Энэ асуудлыг засах ёстой. Энэ асуудал ийм дүгнэлт хийх ёстой. Эргээд хууль өөрөө гарахтаа хэрэгжээд батлагдаад гарцсны дараа хуулийн дагуул гэж хэлнэ шүү дээ. Тийм ээ? Хүн хуулиар дээдлэн. Дээдлэгч байгаа хууль маань өөрөө зөв байх ёстой юу гэдэг.
зүйл яригдсан. Тэгээд энэ хугацаанд бол бидний бол саналаа хөрвүүлсэн л байж байгаа. Хууль эрх тэгш байж чадаагүй шүү гэж. Өргөн баригдаж байгаа хууль маань шүү дээ. Гараагүй байгаа хууль тийм ээ. Тэгэхээр хуулийн төсөл өргөн барих процесс бол өөрөө их яригтай явагддаг. Одоо золбот менежерийн ярьж байгаа хуулийн төсөл магадгүй Амундра захирлийн харж байгаа болон одоо Эрдэнэлэг захирлийн ширээн дээр байгаагаас өөр байх тийм магадлалууд бас байгаа. Тэгэхээр яг эцсийн найруулга дээр өргөн нэвтрүүлгийн телевизүүд бол яг өөрсдийнхөө санал хүсэлтийг оруулсан уу, юун дээр их маргаан үүсэж байна. За энэ хуулийг батлуулснаар салбарт ямар зохицуулт үүснэ гэж харж байгаа вэ? Ганц зул захирлаас телевизүүдийн холбогдлуулж байгаа гэж бодод асууж байна. За яг сайн эндээс ингээ хэллээ. Энэ одоо зарим нэг хүмүүс манаас өргөн нэвтрүүлгийн хууль гэж яг юу юм гэдгийг мэдэхгүй байж магадгүй л дээ. Нэг хэдхэн хүмүүсийн эрх ашигыг хамгаалах гад өргөн барьсан юм шиг те. Тэгэхээр энэ зүгээр нөгөө телевиз эрхэлж байгаа хүмүүсийн хувьд уран бүтээлчтэй хувьд ч гэсэн нэг юм жижигхэн хэмжээний л үлгэр байгаа юм тийм. Ер нь болохоор юу гэхээр нэг бид нэг будаа тариад штэ контент гэдэг чинь тийм. Будаага тариад авангуудаа гурилын үйлдвэр тавьчих гэдэг байгаа байхгүй. Гурилын үйлдвэр тэрүүгээр ингээ бидний будааг тэрэмдэж гурилаа хийчихэнгүүтээ гурилаа зараад байгаа байхгүй. Бусад одоо тэр нь бол олон сувгийн үйлчлэг эрхлэгчээд байгаа. Гэсэн мөртлөө миний тариаг худалдаж авахгүй байна л гэдэг энэ зарчим. Тэгээ өглөөнөөс хойш яриад байгаа тэр нөгөө орлого хуваарлах зарчим. Бид нар яагаад заавал ингэж контентыг үйлдвэрлээд явуулаад аадаг. Тэгсэн хэрнээ бид нар зөвхөн ганцхан рекламаар санхүүждэг. Тэгсэн хэрнээ бид нар тэр харилцаа холбоонд зохицуулахаар 2015 оны 3 сарын 18-ны нөхцөл шаардлага гэж байгаа. Тэр нөхцөл шаардлага бол ийм зузаа тий. Тэрэн дээр бол бидний юу хийх, яах их, соён гэгэрүүлэх юм уу, мэдээллийг яаж түгээх, хийн цензуртай байх тий. Оюуны өмчгөнд бүх зүйл залтууд бол тэрэн дээр байж идэг. Тэгэхээр энэ үүднээс л бид нар бол энэ хуулийн цэцлийг өргөн барих дээр бол маш их дэмжигдсэн. За тэгээ энэ дээр бол бас өнгөрсөн хилэлцүүлгүүдээр дандаа ярьдаг гэсэн телевизүүд чи өөрсдөө ерөөсөө нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байна гэдэг. Тэгэнгүүт сүүлийн 2 жил бид нар яасан бэ гэхээр ялангуяа сүүлийн 1 жил Монголын телевизүүдийн холбоо за энэ дээр өгдөг өргөн нэвтрүүлгийн 16 телевизүүд бол за одоо сард хэдэн удаа уралддаг ямар ч байсан маш их нэгдмэл байр суурьтай байгаа. Гэтэ энэ нь бол зөвхөн одоо ИТV телевизийн эрх ашиг биш байхгүй. Ер нь бол телевизийн цаашийн хөгжлийн талаар л юм байна. Тэгэхээр ийм утгатайгаар энэ хуулийг бол өргөн бариулсан юм анханасаа бол бид нарыг дэмжиж тийм. Тэгэхээр Амундра захирлаас нэмээд тодруулаад суухад өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг бас харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын ажлын хэсгээс сүүлийн найруулгын манай редакц аваад танилцахад тэрэн дээр ашиг хуваарлах зарчим бол нэг ерөнхий төрийн санд орно. За төрийн сан тэрийг яаж цаашаага одоо оруулах нь бол тийм тодорхойгүй байдлаар өгчилж оруулсан байсан. Тэгэхээр энэ өглөөнөөс хойш болон өнгөрсөн 3 жилийн телевизүүдийн чуулган дээр бид контент хийгээд байна. Тэрийг цааш нь түгээж байгаа хүн биднэрт мөнгө өгөхгүй байна гэдэг энэ ерөнхий асуудлыг энэ хууль яаж зохицуулж өгнө гэж бодож танай холбооноос санал орсон бай телевизүүдээс. Тийм. Тэгээ бас энэ нэлээ яригтай асуудал та. Тэгээд одоо би бол яг энэ дээр Монгол масс медиа компанийг төлөөлж өөрийгөө үг хэлж гэнэ гэж ойлгож байгаа. Тэгээд хууль хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй зайлшгүй. Зохиогчийн эрх тэгээд үндэсний агуулгын одоо стандарт шаардлага за мөн рекламны хязгаарлалт ч гэдэг юм уу үзэгчийн эрх ашиг хамгаалах чиглэлээр хууль хэрэгтэй 100% санал нэг. Бид нэр өнгөрсөн хугацаанд ч гэсэн зохицуулах хороноос тавьсан хязгаарлалтуудыг бол мөрдсөөр ирсэн. Миний хувьд бол хуулийн төслөд танилцаад санал нийлэхгүй хэд хэдэн заалт байгаа. Нэгт бол тэр төвлөрлийг сааруулах гэдэг. Нэг компани нэг л лиценз эзэмшиж болно, нэг л кабин сууг гэдэг. Бид нэр өнгөрсөн хугацаанд хуулийн дагуу явсараа бол энэ хүрсэн. Тэгээ одоо удахгүй хуулийн дагуу биш болох гээд байна л. Тэгээд тэрийг бас жоохон гайхаад байгаа. Одоо зөвхөн л бид нэр ингээл бизнесээ үнэнгээсээ хийсээр бол энэ ч хүрсэн те. Тэрнээс ямар нэг одоо тийм хуулийн ч юм уу даваа тал болж аваагүй. За хоёрт нь бол оператор компаниуд телевизүүдийн хоорондын харилцаан дээр бол маргаан байгаад идэг. Тэгээд энэ дээр бол арилжааны зарчмаар хоорондоо тохиролцох хэрэгтэй. Тэрнээс ч одоо засгийн газар нэг тийм тусгай сан үүсгээд тэр тусгай сангийн буцааж одоо орлого хуваарлаа. Тэгээд энэ хуулийн дээр хамгийн осолтой заалт бол Монгол контентыг дэмжих сан гэд нэрлэлсэн. Тэгээд нэр нь аягүй гоё. Тэгээд тэр сан дээр төвлөрсөн мөнгийг ерөнхий сайд шууд хуваарлахаар байгаа. За тэгээд үндсэндээ ерөнхий сайд маань 20 тэрбум төгрөгийн төсөвтэй болж байгаа юм да. За тэгээд тэр мөнгөө буцаагаа зарцуулахдаа бол Монгол контентыг дэмжинэ гэж байгаа. Эцсийн хэрэглэгчээс авсан мөнгө эцсийн хэрэглэгч үдсэн контентэд очих хэрэгтэй болохоос биш хэн нэгэн улс төрчийн одоо хуваарлалтаар хуваарлах төсгөө гэсэн тийм хатуу байр суурьтай. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэлэг дараагаас бол яг хуулийн ажлын хэсэг дээр байгаа төрийн агентлагийн төлөөллийн үед
энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа бол за Япон, Исланд, Ирланд гээд маш олон орнуудын бас өргөн нэвтрүүлгийн чиглэлээр бие даасан хууль эрх зүйн орчныг нь судалсан гэж хэлж байна. Төвлөрлийг сааруулах шударга өрсөлдөөнийг дэмжих. Тэгээд арилжааны зарчим гэдэг ийм яг зүйлүүд сонсогдож байгаа боловч яг энэ төр дээр ингэж мөнгө хуримтлуулад за тэрийн үзэл дээр тараахгүй байх нь өөрөө хэвлэл мэдээллийн салбарыг одоо зохицуултгүй явж ирсэн юмыг бүр чангалахтай. Одоо төрийн байгууллага хэвлэлийн төсөвтэй болох тусмаа хэвлэл мэдээллийг одоо цензурдах ч байд юм уу өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй байх талаар хэрглэж ирдэг нь бол одоо гин биш зан ганцхан Монголд болдог зүйл биш. Тэдгэрийг хааж өгсөн ямар заалтууд орсон байгаа бол та тэрнээс танилцуулаач. За энд байгаа улсууд бүгдээрээ л тий над руу нэлээд харж байгаа шинжтэй байна. За хууль маань ерөнхийдөө өргөн баригдсан гэдгээрээ бид нар бол энэ дээр бол зарим улсууд оролцож чадаагүй, зарим нь оролцсон гэдэг дээр бас нэлээд маргаантай байгаа. Хөө тэрийг бол үгүйсэхгүй. Хууль нь заагдсан юмнууд бас маргаан дагуулнаа. Тэрийг бид нар үгүйсэхгүй. Хууль өнөөдөр манай энд одоо та нарт одоо яг одоо өнөөдөр энд сууж байгаа улсууд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Эрх зүйн орчин хэрэгтэй. Та нарын хооронд үүсэж байгаа маргааныг харилцааг юугаар зохицуулах вэ? Эрх зүйн орчноор зохицуулна. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ өргөн барьсан байгаа хууль чинь заавал хүн болгоны энд сууж байгаа хүн болгоны ашиг сонирхлыг тийм 100% энэ танаад таарнаа гэж би хэлж чадахгүй тийм ээ. Энэ төрийн ч одоо яг тэрийг үнэхээр хийж чаддаг байсан бол манай өнөөдөр их хурл маань тийм заавал энд хуралдаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол салбарын бас нэг онцлог байх шүү дээ. За яг хууль эрх зүйн талаас аваад үзэх юм бол Монгол улсын одоо хууль те батлах журам гэж байгаа. Энэ журмынхаа дагуу бид нэр төслөө гаргана, төслийнхөө үзэл баримтлалыг гаргана. Төслийнхөө үзэл баримтлалыг гаргасныгаа дараа бид нар үндэслэл нь яг юу юм бэ? Тийм ээ? Одоо бид нар өнөөдөр ярьж штэ те хууль эрхтэй юу гэж. Дараа нь яагаад энэ хуулийг гаргах шаардлага нь бий болсон юм бэ? Тийм ээ? Хэд хэдэн шаардлагууд гарч ирж байгаа. Энийг бол та нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Зүгээр өнөөдөр бид нар хуулиа өргөн барьсан байгаа. Энэ бол нээлттэй. Хэн ч энэ дээр те одоо саналаа хэлж болно. Сангийн тухай ирж гин, төлөвлөлтийн талаар ирж гин. Төлөвлөлт санал дээр бид нар аль алин дээр нь альж талаас нь энд сууж байгаа хүмүүс хамгаалж чадна. Би одоо агентлаг болон төрөг төлөвлөж байгаа хувьд бол би сан маань ямар өчтэй юм бэ гэдэг ингээ яриад ах юм бол манай энэ нэвтрүүлгээ маань цаг өрөхгүй байх. Төлөвлөлт дээр ч гэсэн яг өгүүлжлэн ярих юм бол манай энэ хууль маань яг тэгээд наривчлаад тоог нь заагаад байж чадахгүй шүү дээ тийм ээ. За цаг маань дуусчлаа. За баярлалаа. Тэгэхээр клубын наран жаргал судлаачийн хэлж байсан энэ Тоби Мендел гэдэг хүний энэ хуулийн яг одоо явж байгаа найруулга дээр өгсөн шүүмжийг бас за богино хугацаанд уншиж танилцахад бол энэ хууль бол одоо байгаа өргөн нэвтрүүлгийн зохицуултыг сайжруулах тийм зүйл бол хийж чадхааргүй харагдаж байна гэж ерөнхийдөө дүгнсэн байна. За телевизийн лиценз олгодог дүрм журмыг ил тод болгох хэрэгтэй гэдгийг шүүмжилж хэлсэн байна. За энэ бол хөндлөнгийн байгууллага. За дээрэс нь энэ төрийн сан гэж нэрлэдэг байгаа өргөн нэвтрүүлгийн сан гэж байгуулах байгаа зүйлийг илүү хараат бус хамтын удирдлагаар удирдах хэрэгтэй. Тэгжиж контент сайжирна гэдэг иймэрхүү шүүмжлэлүүдийг хэлсэн байна л да. Тэгэхээр өмнө нь бол өргөн нэвтрүүлгийн зохицуулт хийгдэх гэж өмнө нь бас оролдлогууд явж байсан. За тэр орлого болгон яг ингэж хууль болж өргөн баригдалгүй унж байсан. Яг юун дээрээ ирэх ашиг зөрчилдөөд байсан болоо та бас хажуунаас нь харж байсан юм болохоор танаас бас жоохон түүхэн. За яг хуу ерөнхийдөө энэ одоо манай өргөн нэвтрүүлгийн салбар огт зохицуултгүй явж исэн гэдэгтээ бол би санал нийлэхгүй мэдээж эргэж зохицуултууд байсан. За хамгийн анхны одоо ийм радио телевизийн ийм зохицуултын бодлогын бичиг баримт бол 2010 онд бол батлагдсан бичиг баримт байдаг. Тэрний дараа бол бас харилцаа холбооны зохицуулах орноос нэлээд өргөн хэмжээтэй ийм том форум хийж бас энэ тухай бас юм хилцүүлэг явж байсныг би санаж байна. За хууль яг ингээ хууль өргөн бариад энэ хуулийн төслийг боловсруулад ингээ цаашаа явъя гэхээр зэрэг гацдаг нэг зүйл байгаа. Гэхдээ өнөөдөр бол хамгийн гол нь энэ маань ингэж урагшлаад бүр их хурлд ингээд өргөн баригдсан нь бол энэ бол нэг талаасаа дэвшил юм. Би бол энийг дэвшил, энийг би сайн гэж харж байгаа. Тэгээд юун дээрээ гацдаггүй гэхээр мэдээж хэрэг энэ хуулиуд их олон одоо талын ашиг сонирхлыг хөндөж байгаа хууль. Ер нь хууль бүхэн ерөнхийдөө тийм байдаг. Гэхдээ хамгийн гол баримтлах зарчим гэдэг бол энэ олон нийтийн эрх ашиг байгаа.
олон нийт буюу үзэгчид ямар эрх ашигтай байдгийг бэ гэхээр тэр хүмүүс бол одоо сэтгүүл зүйн одоо мэдээлэл нь бол мэдээжийн хэрэг одоо мэрэгжлийн тийм ээ бодтой за контент нь бол агуулга нь бол чанартай юм хүсэж байгаа тэр хүмүүс. А тэр дундаа бид нар нийгмийн соёлыг гүйцэтгэхэд өөрийнхөө үндсэн соёлыг одоо хамгаалж үлдэх тэр одоо энэ дархлааг бий болгохоос бид нэрээс ухарч болохгүй. За тэгэхээр энд хамгийн гол анхаарах ёстой зүйл бол гурван зүйл байдаг. Би бол нэг олон улсын хэм хэмжээ ярьж байна. Энэ нэг нь бол одоо эрх мэдлийн одоо хүрээ гэж энийг хэлдэг. Энэ нь болохоор нэгдүгээрх нь одоо кабелийн асуудал, кабелийн телевизийн асуудал, сателлитийн асуудал, нөгөөх нь одоо дамжуулалт тийм ээ. Ерөнхийдөө газрын дамжуулалтын асуудал. Тэгэхээр энэ эрх мэдлүүдийн хоорондын юмыг их сайн зохицуулж өгөх юм бол энэ цаашаа их зөв явах юм байна. Тэгэхээр энд зориулсан олон улсын хэм хэмжээ бий. За миний цаг дуусчлаа. Яагаад олон улсын хэмжээ чухал гэдгийг дараа боломж гарвал хэлье. За үргэлжлүүлээ сонсч. За тэгэхээр мэдээжийн хэрэг энэ бол ингээд яг түрүүнээс хойш давцагдсан их олон тоглогч ордог, олон хүний олон газрын эрх ашиг тэр тусмаа компани эрх ашигуд одоо ингээд юу яадаг хөндөгддөг учраас юун дээр нь яаж одоо зохицуулах ёстой вэ гэдгийг гол одоо гаргаж өгсөн юм одоо олон улсын хэм хэмжээ бичиг баримтууд байдаг. За тэрний одоо хоёрыг би энд дурдъя гэж бодож байна. 2 биш 3. За хамгийн эхнийх нь бол мэдээж хэрэг тэр манай Монгол улсын 1974 онд соёрхон баталсан иргэний болон улс төрийн эрхийн одоо эрхийн тухай олон улсын пакт гэж би тэрний 34 тод тайлбар байгаа. Тэрийг бид бүхэн бид нар заавал зайлшгүй энэ хууль тамаатай хүмүүс унших ёстой. За дараагийнх нь бол энэ агаарын долгионы хүртээмжтэй болгох үйл бодлоо илэрхийлэх болон өргөн нэвтрүүлгийг зохицуулах хэм хэмжээ гэж хамгийн анх 2002 онд энэ 19-р зүйл байгууллага гэж. Одоо яг энэ саяын энэ одоо дүгнэлтийг гаргаж өгсөн ТОБ өөрөө энэ 19-р зүйл байгууллагын эрх зүйн одоо хөтөлбөрийн захирал байхдаа гаргаж ирсэн ийм одоо нэг бичиг баримт вэ. Нөгөөх нь бол өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын удирдамж гэж энэ ЮНЕСКО-гоос одоо энэ Commonwealth Broadcasting Association гэж байдаг энэ байгууллага. Тэгэхээр энэ байгууллагатай хамтарч хийсэн энэ бол нэлээд тийм юу байгаа. Энэ бас ерөнхийдөө 2002 онд. Тэгэхээр энэ бүх одоо энэ ялангуяа сүүлийн бичиг баримт дээр бол энэ хуулинд юу тусгагдах ёстой юм бэ, тийм ээ? Юуг анхаарах ёстой юм бэ? Ямар эрх ашиг нь ингээд давмгаалах юм бэ? За тэгээд тэрийг одоо улс орнууд өөрийнхөө одоо онцлог өөрийнхөө юунд тохируулаад яаж энийг ашигладаг юм бэ гэсэн тийм одоо тийм зүйлүүдийг бол энд яатсан байдаг. За тэгэхээр энд бол хамгийн гол юм бол шүү дээ, тийм ээ. Төрөөс хууль баталж байгаа нөхцөлд байна шүү дээ, тийм ээ. Төрийн цензурыг байна шүү дээ, тийм ээ. Энэ хуулиар төрийн альва одоо энэ өргөн нэвтрүүлгийн салбар энэ зохицуулалтын асуудал төрөөс ингэж одоо шууд оролцож дарамт үзүүлэхгүй байх, энэ цензур бий болохгүй байх энэ зүйлийг хамгийн гол нь чухал гэж ярьдаг. Үүний тулд зохицуулалтын байгууллагууд өөрөө хараат тус байх ёстой. Тэгэхээр энэ хууль өргөн баригдаад батлагдахад зэрэгцээд бол энэ харьцаа холбооны зохицуулах хорог одоо ерөнхий сайд томилдог, тийм ээ, одоо бүх гишүүдийн томилдог. Энэ зүйлийг бид нар өөрчлөлт хийхгүй бол цаашаага бид нар ямар ч гоё хуультай байгаад энэ бол цаашаа явахгүй. Ямар нэгэн хэмжээгээр одоо төрийн цензур бол энэ бүх юмд орж ирээд ах болно гэдгийг би хэлье. За баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой зүйлийг хэлж байна. За салбарыг зохицуулж байгаа байгууллага өөрөө хараат бус байхгүй бол ямар ч сан хууль байгаад бол тэрийг эргүүлэх боломжтой гэдгийг анхааруулж байна. Тэгэхээр хичээх сүрэн захирлаас нэг зүйлийг сонирхох гэсэн юм аа. Танай панел өчигдөр бид бүхэн бас уулзаад мэдээлэл солилцож байхад та Израилийн жишээг хэлж байсан. Энэ хуулиар хэр их өндөр үзэлт барьж байгаа телевиз нь за цаанаас нь улс нь одоо мэдээж хэрэг Монгол улсын иргэн бүрт мэдээлэл, сэтгүүл зүй, мэд хэрхийг хангаж ажилуулахын тулд одоо 6 өргөн нэвтрүүлгийн телевизүүд юм уу, 10 байд юм уу, 3-ыг нь Монгол улсын телевизтэй айл бүрд хүргэх үүргийг төр хүлээж байдаг бүх улсад. Тэгэхээр тэрийгээ сонгохын тулд төрийн байгууллага маань үзмжээрээ сонгоод эхлэх юм бол дахиад энэ бол цензурын нэг хэлбэр болно. Тусгай зөвшөөрлийг цуцлах ч байд юм уу. Тэгэхээр хараат бус байгууллагын тоо баримтан дээр суйрлаад хий гэхээр хамгийн өндөр үзэлттэй entertainment сувгууд гарч ирэх нь тодорхой тийм ээ. Тэгэхээр яг энэ алтан балансыг тэнцвэрийг яаж олдсон болоо. Одоо Израилийн жишээг та хэлж байгаад бол маш сонирхолтой жишээ байсан. Хувийн өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь 3 жилээр үндэсний олон нийтийн телевизийнхаа үүргийг гүйцэтгээд
тэр чигээрээ төсвөөс мөнгө аваад одоо дахимжуулалтаа хөнгөлүүлээд явдгаа гэдэг жишээг бас их сонирхолтой жишээ байна. Израилийн жишээ бол зөвхөн олон нийтийн телевизийг олон нийтийн телевиз гэсэн статустай байгууллагад даатгадгүй гэсэн тэр жишээ их сайн жишээ юм бэлээ. Өөрөөр хэлэх юм бол телевизүүд тодорхой төрөл жанраар мэрэгшээд тэгээд тухайн тодорхой жанр дээрээ өрсөлдөгчгүй болчихлоо зэрэгэл тэр нь хамгийн бест болж байгаа учраас тэр одоо бүтцийг яаж хамгийн одоо цаашаа дэмжих үү те эрх ашигт үзэгчийнхээ эрх ашигын үүднээс ийм шийдвэр гаргадаг. Тэр нь болохоор тендер зарлаад суугуудад өгж болдог. Нөгөө нэг нь болохоор төрөл жанр болгоныг хувааж бас өгдөг. Ийм зарчим байдаг юм байна гэж зүгээр танилцуулсан. Ер нь бид нар харахад энэ entertainment суугууд нэвтрүүлгүүд өшөө дээр нь одоо тэр Азийн кино болон зүгээр л уран сайхны кино үзүүлж байгаа хүүхдэд зориулсан олон ангид кино тавьж байгаа энэ суугууд Улаанбаатар хотын үзэгчийн зах зээл дээр одоо маш хурдан хугацаанд байршаад айгүй өндөр үзэлттэй болчихж штэ. Өргөн нэвтрүүлгийн одоо лицензтэй өргөн нэвтрүүлэг хийх гээд ухамдчих хооронд чинь үндсэндээ нэг ийм зах зээл дээрх үзэгчийн зах зээлийн хуваарлалт явагдчихжээ гэж. Тэгэхээр энэ бол энэ хуулийн зохицуулах асуудал мөн. За ямар төрлийн контентийг одоо арт түмэнд хүргэх ёстой гэж энэ төр үзэж байгаа юм бэ гэдэг тэр бодлого хөтөлбөрийн бодлого тодорхойлно гэдэг нь шүү дээ. Тэр бодлого тодорхойлогдсны дараагаар тодорхой тэр судалгааны байгууллагуудын мэдээлэлээр суурилж аль телевизийн аль төрөл жанр нь үнэхээр үзэгчийн зах зээл дээр эрэлт хэрэгцээг хангаж байна вэ гэсэн дүгнэлт гаргаад тэр дүгнэлтэн дээр суурилж одоо тэр давуу тал төрөөс өгөх дэмжлэгүүдийг үзүүлдэг. Энийний хамгийн одоо эхний дэмжлэг бол тэр цацах үзэгчдэд хүргэх тэр үйлчилгээг л хөнгөлдөг, тэр төлбөрийг л түр хариуцдаг. Гэтэл ер нь арилжааны телевиз юунд төлбөрөө төлдөг те химэл дагуулын зардлаа төлдөг, өшөө дээр нь дамжуулах үйлчилгээнийхээ зардлаа төлдөг энэ жишг чинь нийтлэг жишг юм билээ шүү дээ ер нь. Тэгэд алийн төр одоо санхүүжүүлэх вэ гэдэг бол тусдаа асуудал.